Сайн бацхан үзэгчтэй та бүхнийг өнөөдөр ямар Монголын айлтгын мэдчлээ TV10-ийн хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ студиэс хүрэхэд бэлэн болоод байна. Студид энэ удаагийн зочноор Улсын хурлын гишүүн Асан Сайхан Богорч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За энэ бол энэхүү нэвтрүүлгээр мэдээж улсын орны хөгжлийн тухай ярьдаг. Үүний өмнө за мэдээж Монгол улсад болон дэлхийн нийтэд тулгамдаад байгаа гол асуудал цар тахал коронавирусын асуудлыг хүрээд яриа. Хоёул хамгийн сүүлд ярилцахад чинь Франц улсын иргэн л одоо коронавирусээр халдварласан гэж ярьжсэн тийм. Өнөөдөр Монгол улсад энэ таваас аль болчиход байна. Тэгэхээр ер нь манай иргэдийн хамгаалалт, эрүүл мэндийн яам болон засгийн газрын хийж байгаа ажил, за ер нь иргэдийн хамгаалалт, гадуур ер нь хөл хорой тогтоож байгаа байдлыг та ер нь юу гэж харж байна, юу гэж бодож байна энэ тал дээрээс. За ямар ч байсан телевиз үзэгчтэй энэ орны амгалан айлтгая. За коронавирус гэдэг энэ вирусын агаар туслын замаар халдварладаг энэ өвчин тэрийг одоо 14 хоногийн өмнө ярьснаас хойш бүр улам их газар авчих шиг юм. Ялангуяа дэлхийд энэ дотор одоо Европт бол одоо энэ сүүлийн мэдээ эрүүл мэндийн яамны мэдээллийг сонсч бусад одоо олон улсын мэдээллийн хэрэгслүүдийг ингээ харж байхад Европ одоо хамгийн их өртөж баг шиг тийм. Тэгээ Америк тийм. За тэгээд Арабын орнуудаар ингээд тархаал яваад байна. Одоо 195 орн гэж хэлсэн байхаа өчтөр. Тэгээ энэ чинь 214 улс л байгаа шүү дээ. За бусдын жижигдэр 70 жижиг юу тооцдог юм багт 200 хавцал улс. Одоо энэ 5 улс нэмэгчл тэгээд дэлхийн бөмбөрцгийн юм тэгээд өмнө тойлоос бусд нь халдвар тархлаа гэсэн үг. Тийм. Урд өмнөх SARS тэр Эбола вирусын төрөл ийм хүчтэй бас явуулаагүй. Дэлхийн нийтээр бас тэгээд дорн ангаах ухаан одоо тэрнийг ангаах хүчин чадалтай вакцины нүүлдвэрлэсэн ингээд дарагдсан. Энийг бол дийлэхгүй байх шиг байна. Энэ бол их аюултай. За яг манай орны хувьд бол дотроос өвсөг өмөрлөх ингээд зөөврлөө. нэг ядарсан иргэдээ тээвэрлээд аваад ирсэн чинь тэн дотор халдвар авсан хүмүүс ороод ирсэн. Одоо энийг бол буруутгаад байх ямар ч арга байхгүй. Одоо адилхан бид Монгол улсуудын нэг одоо гадна талдаа хашигдсан гадны орнд зовж байгаа улсууд зөндөө. Гэхдээ би яг өөр төр авч үзсэн. Манай нэг дүү одоо Солонгост нэг эмчилгээ хийлмэг явсан. Одоо маш хүнд байна гэж. Тэгээ одоо оюутны байранд нэг орж үзэж ийн гэж. Тэгээ нэг хамгийн хямдхан бодол хаагаад олдгоо байлаа гэж. Ингээд одоо хүнд байна гэж. Зүгээр миний хувьд ингээд ярихтал ийм асуудал болцсон гэж байна. Тэгээ Монголын ард түмэн бол яг энэ зүгээр өвчнгөөс 7 онцлоод эхлээд нэг жоо тасчихгүйс одоо бол яг бүгдээ маскаа зүгээд чи дээр ч гэсэн өмнө одоо 14 хоногийн өмнө ярихдаа хоёул маскгүй гэжсэн. Одоо масктай ярихаас өөр аргагүй болсон ингээд зүүцэн сууж юм л та. Нэг талаас нөгөө талаас яг манай эрүүл мэндийн байгууллага засгийн цааш яг өөргөд үнэхээр чадлаараа байдаг яг өөрсдөө хүчин чадлаар ажиллаад ингээд явж л байна л та. Зүгээр одоо хойшд ирээдүйд яахыг живтэр итгэл дэлхийд аяар мэдэхгүй болсон сууж байгаа юм. Тийм учраас хүмүүс одоо гэртээ өөрсдөө хамгаалаад ингээд маск зүгэл гэртээ хоолндоо хийж идэт одоо тэгээд мэдээ эрүүл мэндийн яамны мэдээллийг сайн сонсвол ингээд байж байгаас өөр одоо асуудал алга саран гэрэл сайд хэлж байгаагаар бол хэрвээ одоо бид нар ингээд дэгдэх юм бол бид нар хүчин чадал хүрхгүй шүү гэдгийг хэлээд байгаа. Тийм учраас дэгдэхгүй тулд бид нар гэрүүлээ өөрсдөө хамгаалахаас өөр замгүй болсон. Тийм учраас манай монголчууд яг бас бүгд маскаа зүгээд ганц нэг бас хэлэхгүй хүмүүс сайнаас ирж явахад харагдчихлаа маскгүй. Хотын хөдөлгөөний сайхан саардсан. Хадагтай surгууль соёл хаагдсан. Ингээл байж лээ л та зөв дэлхийн нийтийн жишгийг дагаад. Тэгээ эн чинь бол одоо манай эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар бол 1700-аас 2000 орчим хүн энэ халдварыг авах магадлалтай гэж одоо тэгж оншилж байна л.
мэдээлж илээ. Аа. Тэгэхээр чинь тэрний нэг өвчтөг хүний ард 5 хүн байдаг гэдгээр ярьж байгаа юм уу? 1700-аас 2000 хүний ард дахиад 5-5-аар үржинэ гэж ярьж байгаа юм уу? Бид тэрийг ойлгоогүй. Ямар ч үсэн өөрийнхөө орны хүн амтаа харьцуулах юм бол бас гайгүй шаггүй тоо хэлж инлээ. Тийм учраас одоо энэ одоо манай нэг дулаан үлрэл хийж байгаа энэ дулааны үлрэлж юм яах юм? Тэрийг одоо хэлж мэдэхгүй байна. Тийм учраас өөртөө хамгаалахаас өөр замгүй байна гэдгийг эрүүл мэндийн яамнаас энэ мэдээлж байгаа улсууд энэ ажлаа явуулсан улсууд тийм л мэдээлэл хийсэн гэсэн тийм л ойлголттой байж манай монголчууд бүгд тийм л агш. Энэ дээр бол энэ сахилга батын асуудал маш чухал байна. Тэгээ одоо ингээд нэг гэртээ байгаад ирэхээс нь хийх юм болохоор хийдэж байна. За тэн дээр арх уу зогтур гэж тэгсэн зогтууд хайвалцж одоо гэмт хэрэг өсөж ийн нэг цагдаагийн байгууллага мэдээлж байна. Тэгээ энэ дайны хажууд дажин гэдэг нэг юм заавал болдог. Манай Монгол ардын зүрх зүг байна. Тийм учраас дажинг бол бид нар заавал ингээд бас энэ дайны хажуугаар гаргах шаардлагагүй. Тэгээ хүний ухамсарын асуудал болчиход байна. Тэр бол ойлгомжтой. За тэгэхээр мэдээж коронавирус дэлхийн нийтэд одоо дэлхийг одоо бүрхлээ. Үүний ардаас бол дэлхийн улс орнуудын эдийн засгийн асуудал яригдж ирнэ. Хэцүүдэж эхэлнэ. Энэ асуудал бол Монголыг тойрч гарахгүй нь ойлгомжтой. Монголын эдийн засаг ганхаж эхэлнэ. Энэ талаар хоёлаа бас ярив. За бид тэр энийг нэг сард явуулсан 2 нэвтрүүлгээр яг энэ эдийн засгийг ярьсан. Одоо дахиад ярихаас өөр замгүй болж байна л да. За эмнэлэг зүйн талаас бол сая ярьжлаа гэж чадлага ирээ ажиллаж байна гэдэг. Энээс дутгааргүй их аюултай хөнөөлт юм чинь одоо нэг оног хугацаа ингээ өнгөрөх тусам нөгөө эдийн засгийн асуудал. За Монголын эдийн засагчд гэдэг нэг хэдэн хүмүүс нэг сул дорой дуугаар тодорхой биш одоо нэг мэдгдэл шиг юм ийгээд энэ худалдаа аж үйлдвэрийн танк юм. Нэг эдийн засагчд нэг нэрлдэг нэг итгэв өгдөг. Тийм ээ. Тэр хэд нэг өчнө олдохгүй, иргэд ойлгохгүй нэг юм ярих юм. Тэгээд яг нэг гадны мэдээлэл эдийн засгийн явуулж байгаа асуудлыг нэг уншиж орчуулснаа хэмжээнд ярьж яг Монголын эдийн засаг чухам яах вэ их гэдгийг би нэг тодорхой ярьж чадахгүй юм гэж ойлгодог. Засгийн газарт бол одоо Монголын нөхцөл тохирсон эдийн засгийг яг сайхан тайлбарлаад иргэдэд ингээд учир шалтгааныг тайлбарлаад ингэж яг тийм зүрхийн тийм практик эдийн засгч бол энэ засгийн газарт бол байхгүй. Өөр тодруулж хэлэх юм бол одоо Хөрлбаатараас өмнө даалга. Нөгөө нямд орж байгаа энэ намд хуулийг ганцаараа мэддэг шиг эдийн засгийг ганц мэддэг нь Хөрлбаатар болчихсон. Өөр одоо ерөөсөө ярьж байгаа юм байна. Ерөнхий сайд маань өөр эдийн засгийн хүн биш. За яг ийм үед мэрэгжлийн хүн бол төр засгийг удирдах цаашгүй шаардлагатай байна гэж нь одоо харагдаж байгаа. Эрүүл мэндийн яамн дээр харагдаж байна. Тийм ээ? Ерөнхий сайдын хэмжээнд харагдаж байна. Өөр дөрвийн хувьд ч гэсэн мэддэгдэл. Удирдлага яаж яваад байна гэдгийг яг ийм хүнд үед бол харагдаж байна л да. Тийм учраас энэ засгийн газарт бол эдийн засгийг яаж дэмжих юм бэ гэдэг тийм тодорхой төлөвлөгөө ерөөсөө яригдахгүй. За ерөөсөө энэ компани чи ерөөсөө ганц дампууруулж байгаа юм одоо юу вэ гэдэг тэгээд хүмүүс асууж штэ би энэ зөв нэг товчхон хэлж хийж байна. Энэ ерөөсөө би өөрөө бизнес эрхлэлт өгнө. Одоо яг тулгарч байгаа асуудал. Хамгийн нэгдүгээрт бол компанитай хаалгаа барих дампууруулах хамгийн том нөлөөлдөг хүчин зүйл нь нэгдүгээрт энэ компаниудын банкны зээлийн хүүгийн асуудал байна. Зээлэнд биш. Үндсэн зээл бол гайгүй. Би яриаггүй. Тэрний хүү.
За яг чинь хүү яриад байгаа юм бэ? Хүүнд манай банкны зээлийн бодлого, Монгол банкны зээлийн хүүгийн бодлого, компаниудын зээлийн хүүгийн бодлого шиг ийм өндөр хүүдээ ийм улс манайхаас үл байхгүй. Бүр дэлхий дээр манай Монгол шиг. Тийм учраас энэ компани жижиг дунд үйлдвэр эрхлэгчид жинхэнэ жидүү эрхлэгчид их урдын жидүү эрхлэгчид биш. Жинхэнэ жидүү эрхлэгчид бол банкны зээлийн хөө дампууруулах нэг гол шалтгаан байна. За гадны улсууд юу гэж яах вэ гэхээр хүү зээл өгнө гэж. Гэхдээ би энэ том гөрнүүдийн хэмжээнд ярихаас өөр байхгүй. Жижиг орнууд яаж байгааг мэдэхгүй байна. За зээлийн хүүгийн чинь тэдэн хувиар бууруулнаа. Бүр зарим нь хүүгүү болгоно үндсэн зээлийн. За тэднийг хэн төлөх вэ гэхээр ёстой нөгөө зээлийн нөгөө тэтгэврийн зээл энэ төрийг буулгадаг шиг одоо л яг гаргадаг цаг нь одоо болчиход байгаа. Компаниудын банкны зээлийн хүүгийн төр хариуцж аврал үзүүлэх. Тийм ээ. За хоёрдугаарт энэ хамгийн гол юм нийгмийн даатгалын шийдэл. Энэ ч нэг он гараж өгдөр яасан шүү дээ. Хоёр хөв болгоно гэдэг баахан бичигнээд. Тэгээ эсрүүлцтэй тулаа болцсон. Одоо олон улсын валютын санхи хардж байгаа энэ төр гэл тэгээдсэн. Нийгмийн даатгалын шийдэл энэ хоёроос болж жижиг дунд үйлдвэр эрхлэгчнэр манай би зүгээр өөрөө орны хэмжээнд ирлээ шүү дээ. Компаниуд жижиг энэ компаниуд хаалга барих. За том компаниуд ч гэсэн ялгаагүй. Одоо том гэж ярьдаг манай MC центр гэдээ байж байгаа тийм. Эдгээр ч гэсэн ялгаагүй. Зээлийн хүү дандаа харилж яаны зээл авцсан. Ийм хүнд нөхцөл. Энэ хоёр гол нэг л одоо манай засгийн газар манай Хөрөлбаатар ярих хэрэгтэй. Тэгээ ярихгүй маа. Манай энэ эдийн засгийн төрөв би хэллээ. Нэг сул дараа дуугаар ярих дэрийг сонсож байгаа ч юм алга, тоож байгаа ч юм алга. Монголын эдийн засаг ганцхан хүний гарт сангийн яамны сайдын гарт байгаа болохоор ерөөсөө босод засгийн газар гишүүд төр нь ерөөсөө эдийн засгийн ярих хүчин чадалтай хүн тийм дотор нэг залга яам удирж байгаа хүмүүс дотор мэргэжлийн сайд нэгч байхгүй. За энэ одоо нөгөө нэг сонгуулийн буйнаар сайд дарга болсон улсуудын гай одоо ингэ гарч байгаа. Энийг мөн ч их олон ярьсан. Чигтэр бүтэн 3 жил 2 жил хагас ярьсан тийм лээ. За ингээд одоо бид нэр жижиг дунд үйлдвэр одоо манай эдийн засгийн судалгааны дүн ярьж байна. За яг засгийн газраас хандаад нэг хэдийн юм ярих юм дэрийн тоохгүй. Одоо би үрсүүлдээ өөр ингэж бодож шүү дээ. Одоо энэ манай эдийн засгийн бодлого ингээд дуу олон хөрдгөн бол одоо бэлгээ шиг тэг аимшигтэй төгшөртэй өндөр дуугаар ярьдаг хүнээр энэ эдийн засгийн бодлогыг төр засагт өргөх гэж нэг ордол яадаг. TV-ийн улс төрийн томч гантуулах шиг тэг нэг шазааж ярьдаг хүнээр нэг яриул хүлээж авт юм уу юм уу одоо бүү. Тийм учраас манай засгийн газар тодорхой багц төлөвлөгөө ингэж ярьж чадахгүй байна. Гэж л би одоо хувьдаа дүгнээ сууж штэ. Зээлийн ер нь хүүхдтэй холбоотой болоо явчлаа. Нэг сүүлийн үед бас энэ сошиалаар явж байгаа зүйл нь энэ дотоодын арилжааны банкудад энэ ташуур өгөх нэг юм бол гаднаас банк оруулж ирье. Хүү багтаа гэдэг асуудлыг бас яриад тавлаа. Та бизнес эрхэлж байгаа хүний хувьд энийг юу гэж харж байна? Энийг ч одоо ганц одоо ярьж байгаа юм байна. Энийг ч одоо бүр за үндсэндээ баг 92 оноос хойш ярьж байгаа. Гадны банк оруулах гэж. Тэгээ энийг чинь гадны банкыг оруулдаг эрх мэдэлтэй их хурлчин тийм хуулийн гаргаж өгөхгүй байна. Нөгөө их хурл дотор чинь нөгөө мөсөр хийсэн хүмүүс энэ их хурл дотор чинь маш олон байна шүү дээ. Тэгээ одоо засгийн газар ч их байна. Тэгээ ертөнцийг одоо гítэл нудлаа ярьдаг ийм улсууд тэгээ банкны эзэдийн гар хөл болсон ийм хүмүүс энэ их хурл доголоор гадны банкыг юу ч оруулах. Одоо жишээ нь Хятадын China банк орж ирэх гэж одоо өчнөө олон жилийн энэ бэлтгэл ажил хийлээ. Тэгээд тэрийг ерөөсөө их хурл шийдвэр гаргаж өгөхгүй. Германы коммерцбанк орё гэж одоо баахан зүтгэсэн бас чадаагүй. Тэгээд энэ банкнуудыг оруулаад ирэх юм бол нөгөө
манай энэ нэг мөнгө хөлдөг банкнуудын давтарч учраас оруулж ирэхгүй ингээд гацаагаад энэ олон жил болж байгаа юм чинь одоо яриад байгаа юм биш. Одоо яг зүгээр юмыг жам хийсвэр ойлгож явж байгаа. Тэгээд нэг удаан Монгол хүнсний бас заримдаа юмыг жоохон их хожуу ойлгох. Тэргээр одоо л ойлгож байгаа юм. Гадны банк хэрэгтэй юм байна. Сингапурд бол дэлхийн бүх хүчтэй том банкнууд бүгд байрлалцсан, байр ажилласан байна. Тэнд бол одоо зүгээр манай шиг юм том газар нутагтай ч биш нэг жоохон арлын үзүүр дээр гэж байгаа жижиг 60-ыг үржих 40 км-ийн хэмжээтэй юм л болсон. Дэлхийн бүх том банк гэж байна. Тэр чинь юу яаж энэ чөлөөт оруулж ирээд бүгдийг нь өрсөлдөлтсөн. Эдийн засгийн бодлогоор тэгээд дэмжиж тэгээд тэдний зүгээр татвар аваад сууж идэг болсон. Манайх тех бүрэн болцоод байхгүй. Хэрвээ яагаад тэгж байгаа бол зөв манайхыг додгоо мэхэд энд хэрэг гадны том банкуудыг байрлуулж чадах юм бол хятад орос хоёр нөлөөлж чадхаар тийм хэмжээний улс манайх хүн болох юм байна л да. Тэгээд саяны миний хэлдгээр банкны эзэд гар хөл болцсон улсууд соц учраас дийлдэхгүй энэ олон жил болцсон. Би бас танаас нэг зүйлийг асуухад би одоо ярьцлага болгон дээр бас зарим нэг зүйлийг үзэгч та бүхэн бас мэдж байгаа хаа. Та одоо гадаад дотоодоор бас их явсан үнэ үед гэж их асуудаг. Таны хувьд бас Герман руу бас их одоо зочилдог. За тэн чинь бас бизнесийн түншүүд байдаг бол тийм ээ. Тухайн бизнес эрхэлж байгаа хүмүүс ер нь банкнаас хэрхэн яаж зээл авдаг, хүүн ер нь ямар байдаг вэ? Тухайн улстай. Энэ талаар та мэдээлэл байгаа юу? Би одоо энэ Германуудтай ч үндсэндээ 95 оноос хойш би ажиллаж штт Герман хүмүүстэй. Тэгээ Герман хүмүүс ямар байдгүй, бизнес эрхлэгчнэр ямар байдгүй, улс төрчид нь ямар байдгүй. Би одоо Герман хүнийг бол бүр эндүү сайн мэддэг болчихсон. Зүгээр ингээд хамт ажилласаар байна. Жишээлбэл би одоо 1997 онд Германы тэр үеийг Дрезден банкнаас 3 сая дойч марк зээлж хийж би наран туулыг барьсан юм шүү дээ. Одоо байж байгаа наран тул 3 сая дойч марк. Тэгэхэд бол эхлээд тэр банк бол жилийн 9% хүүтэй зээл өгсөн. 3 сая дойч марк. Жилийн 9%. Чи хамаагүй бага. Яг гадаад зээлж ийн гэж 9% өгдөг гэсэн. Дотоод Германд авах юм бол тэр чинь 3%, 5%, 7% л гэж байна. 7% бараг байхгүй. 3-5% л байгаа. Германд дотроо нутагт нь авах юм бол. Тэгээ 9-оор аваад би тэгээд нөгөө 3 сая доош мар хүрхгүй болохоор би нэмж авъя гэсэн. Тэнгүүд үндсэн зээлийн сунгаад 2 жилээр нөгөө 3 сая доош мар гэж хойш нь 3 жил сунгаж өгөөд тэгээд бүр доошлуулаад 5% болгож өгчээсэн. Одоо ойлгож байна миний ярьж байгаа. За банк гэж бол ийм байна. Бизнес эрхлэгч нарыг ингэж л дэмжиж байгаа. Хаад гэснээр ч хугацаанд өгөхгүй жамаа ястаа бүх юм чинь ураанда авна стгнаа гэдэг ингэж дарамтлагдаг. Тийм банк энэ эдийн засаг юу зах зээл хөгжсөн оронд ч алга шүү дээ. Сая засгийн газраас бас нэг учир дутагдaltaй нэг зүйл яриад авлаа л да. Зээлийн хүүг хойшлуулна 90 хоног хойшлуулна гэдэг асуудлыг ярив. Монгол банкнд бүртгүүл хар дансанд оруулах уу гэж юу? Энэ чинь зүгээр засгийн газар нудлаа амлалцсан ийм цааш нь гараагүйгээд одоо бөө хилэн болж шүү дээ. Тэгж байна. Тэ. Түүнийгээ худлаа ярьдаг. Өдөр нөгөө иргэд нь очиж заа аргаа бараад одоо 3 сар хойшлох гэдэг бол маш аюултай юм чинь хамаг юу н одоо хойшлоод өр хүү нь хойшлоод ингэж хойшлох биш. Саяны үе дээр ярьдаг байхгүй. Энийг одоо энэ банкуудад тэртээ олон жил Монголын ард түмнийг дарамтлаж байгаад ингээд мөнгө хүүлсэн юм чинь 3 сар хөвгөө болгоч болно шүү дээ. Энэ банкнд. Засгийн газар тэгж өгөхгүй. Засгийн газар нь худлаа ажил хийж байгаа юм шиг попордог. Тэрийн энэ банкуудыг дийлэхгүй шүү дээ. Монгол банк нь дийлэхгүй байна. Засгийн газар нь дийлэхгүй байна. Яагаад вэ? Сая битээр ярьлаа шүү дээ. Нөгөө банкны лоер чинь гар хөл болцсон улгаач нар чинь энэ дотор сууж байгаа болохоор үгүй байна шүү дээ. Тэгэхээр энийг өөрөсөх дийлэхгүй л дээ. Дийлэхгүй гэдэг нь ингээд нотлогдоод
Тэгээ ард түмнийг банктай наваачаад ингээд төсөлтүүлээд ингээд бөөрөл ажиллаа. Энэ маш муу шүү. Энэ 3 сар хойшлуулдаг. Тэгээ иргэд хэлж штэ бизнес эрхлэгч нар. Үгүй энэ хойшлуулаад иргүй бид хүүгийн ганцлаад өгчөөч гэдэг. Буугаад штэ. Засгийн газар нь худлаа ингэж ярина. Попрн дээрээс нь коронавирусын энэхүү өвчлөлийн ард бүх үйлдвэрлэл үйлчилгээ зогссон байгаа энэ эдийн засгийг мэдээж муудах нь ганхах нь ойлгомжтой. Энийг мэдсээр үжиж инх хамгаалалтын сайд саяхан нэг зүйл ярьж мэдээлэл хийсэн бас нэлийн шүмжил дагуулсан. Энэ юу гэхээр та бид хоёрын одоо жилийн өмнөөс яриад байдаг тийм. Та бас ер нь улсын хуралд байхад за нийслэлийн бас захиргаанд байхад нийслэл Улаанбаатар хотын төвчрлийг шийдэх ганц гарц нь давхар зам барихаа гэдэг асуудлыг олон жилийн өмнө ярьсан. Хоёулаа ч гэсэн энэхүү нэвтрүүлгийн эхэлснээс хойш ярьж байсан удаатай. Гэтэл саяхан инх хамгаалалтын сайд нь 800 сая төгрөгөөр 13 км тэнгэрийн тойрог нэртэй зам барьж байгуулна. Энийг бол улсын төсвөөс нэг ч төгрөг орохгүй концессор байгуулна гэж. Тийм баг. Энийг бас юу гэж бодож байна? Тийм байхгүй. Наад зүгээр сонгуулийн шоу дээр нэг хүнийг одоо зориуд худлаа ярилцлээ шүү дээ. Нэг хүн гарч ирчихгүй. Энэ засгийн газар ерөөсөө биш бид нар хийх гэж байгаа гэдэг нэг хүн яриад ирлээ тийм. За бид тэрийг 2 жил хагас ярьсан. Тэгсэн. Улаанбаатар хотын энэ орон зайг агаарынхын орон зайг ашиглаад яг бид нар энэ ярамгийн гүүр барьдаг шиг л барья. Барсын үйлдвэрийн Японууд шиг барьдаг энэ ийм гүүрийг л бид нар агарын энэ орон зайг ашиглаад ийм зам болгочихё. Эний чинь 2 урсгалтай хийж болно, 2 давхарж хийж болно гэдгийг бид нэр олон ярьсан. Тэгээ одоо энэ нөгөө Монгол Ардын нам арснаа гэж одоо 7 удаагийн сонгуулиар худлаа яасан учраас одоо ярих юм байхгүй дууссан. Нөгөө амлах юм. Тийм ээ? Биелээгүй ерөөс бүгд биелээгүй. Одоо өнгөө орон сууц өгнө гэж ярьж. Тэг Монгол Ардын явсгалт нам гэдэг нэг аргагүй нэг нам байна. Тэр одоо бас өнгөө орон сууц өгнө судлаа хийлээ. Тэр судлаа байхгүй. Зүгээр тэр одоо харин зүгээр ер нь иргэн хүмүүс өөрөө өөртөө байр худалдаж байгаа нөхөс үнэгүй байр өгнө гэдэг чинь социализмын үед л байдаг байсан. Бид дээр нэг нэвтрүүлэг ярьсан үнэгүй яаж өгөх вэ гэдгийг орон сууцыг. Яг тэр социализмын үеийн аргачлалаар нэг зүтгэх юм бол тэр чинь үнэгүй биш л дээ. Үнэгүй биш. Тэгээ орчоод орсон энэ тэр төлөвлөлтөг аргыг яриад байгаа. Тэгээ эдгээр бол үнэгүй өгнө гэж яриад байгаа. Гэхдээ энэ зах зээл бид нар явж байгаа юм чи юу тийм дампуурч яриа бол одоо яг энийг иргэд мэдээд наад гэсэн бүр хангалттай эсэргүүцэлтэй тулсан тийм ээ. Наад агарын тэнгэрийн зам гэдэг наад үлгэрийн чинь эсэргүүцсэн. Тийм ээ. Тийм учраас ахиж ингэж хуурдахгүй шүү гэдэг маш их хүмүүс эсэргүүцэж байна. Одоо ерөөсө хотлоо яриалаа тийм сайхан энэ улсууд чинь бүр хашраагаад бүр юм л ярил одоо бодлоо данаар ярьлаа гэдэг монголчууд ч одоо мэдсэн байна л та. За би харин зүгээр нэг жишээ хэлж. Яагаад гэвэл би нэг орны жишээг бид агарын замыг давхар замлалтай тийм агаар садах юм байхгүй. Газараас дээшээ 5 м өндөр өргөөл зам тавихыг л хэлээд байгаа шүү дээ. Тэснээс нэг агарын зам энэ энэ хамгаалалтын яриад ич нэг дүүжин зам билүү. Тэрийг болцсон юм уу? Тэр би одоо яг заримдаа бүр учраа нь олохгүй байна. Тэр агарын дүүжин зам айцсан бай. Тэрийг бас тэрийг яриад байгаа юм уу? Би тэр яриад ишин давхар замын асуудлыг яриад байгаа. Хоёулынгийнх нь яриад идэг нөө давхар замын асуудлыг ч одоо тэнгэрийн тойрог нэр өгчээд байгаа ш. Тэнгэрийн тойрог зам. Тэр нөгөө нэг одоо Хамбаатар руу нэг кабин байгаа ш. Тэрийг яасан юм? Бас хийх юм уу? Тэрийг болцоход бидний яриад байгаа давхар энэ агарын зам яриад байгаа юм. Давхар зам. Би ойлгохдоо бол хоёулынгийн хийх гээд үзээд байна гэж ойлгоод байна ш. Би ерөөсөө за энийг боллоо ахаад би наад энэ давхар замын асуудлыг би одоо л сонсоод байж байгаа юм. Би ерөөс дэрэн хамгаалалт хийжсэн сонсоогүй шүү дээ. Тэгсэн юм уу? За би нэлээд шүүмжлэлт агуулсан бас хэдэв. Жишээлбэл нэг ийм юм байна. Би эртээд одоо нэг нэвтрүүлэг харж ирлээ. За Этиопиад нэг Африкийн нэг улс байна. За. Тэр улс юм хийж ин л дээ.
За тэгээд тэр Этиопиас тэр нийл мөрөнгөд аягүй том одоо дэлхийн баг ихний 5-6-д орох ах шүү. Энэ нийл мөрөн маш том тийм нийл мөрөн байна. За тэр нийл мөрөн энэ Этиопиасаар ингээд дайраад явж байна. За тэр Этиопиас бол манайх гэх юм бол хүн хамаагүй олон л та их. За тэгээ энэ улс яаж ийнэ гэхээр ингэсэн байна. Одоо манайх энэ туршлагыг эдгээр сонсохгүй л дээ. Яг би манай иргэд сонсох байх. Тэгээ энэ нийл мөрөн дээр энэ цахилгааны хөрөлцөөг учраас цахилгаачтай одоо нийл мөрөн дээр барьж байна. За энэ минь нийл мөрөн дээр барьж байгаа осон цахилгаачтай ямар үнэтэй вэ гэхээр $5 тэрбум өсөлтгөр босно гэсэн. За тэгээ энэ мөнгө хаанаас гарваа гэсэн чинь Этиопиас хаанаас зээлээгүй байна. Олон улсын валютын сангаас зээлээгүй, гадны хөрөнгө оруулж гуйгаагүй. Өөрсдөө хөрөнгө босгосон гэж. Тэгээ өөрсдөө барьж байна гэж. Яаж ингэ барьдаг байна гэдэг ингэсэн чинь төрийн албан агчтай цомготгоод тэндээс одоо $5 тэрбум гаргаж авсан гэж. А өөр одоо босод жижиг янз бүрийн илүү зардлуудыг бүгдийг танаад ингээд $5 тэрбум босгоод ингээд тэр нийл мөрөн дээр одоо би хүчин чадлын одоо мартсан байна. Ингээд $5 тэрбум бид нэр өөрсдөө барьж ийнэ гэдэг одоо барьж байгаа байхгүй юу? За энэ шиг ийм одоо сэтгэлтэй, ийм зүрхтэй, ийм одоо их оронч, ийм хүмүүсийн төрд гараад ирэх юм бол мөнгө босгож болох юм байна. Тэр концессийн гэрмэр гэж хотлоо хүн үлсэлж ярилж байсан дөрвөл ийм аргаар, ийм техникээр одоо бид нар энэ агаарын замыг тавьж болох юм аа гэж би бол ингэж яриад байгаа юм. Одоо энэ чинь 180-аад илүү 200 мянган төрийн албаагч байна шүү дээ. Шал хэрэггүй орондоо тийм ээ. Чи нэг сумын тэгэхээр сумын засаг дарга орлогч хийж байсан. Ингээд балаарж явсаар байгаа энэ чинь хамаг мөнгөө цалин болгоод ингээд тавьж дууж байгаа ийм улсыг тэр Этиопид улс болиулж байна гэдгийг би хэлж ийн л та. Тэгээ ийм одоо их оронч хүмүүс гараашаа л гэж одоо найдаа сууж байгаа. Энэ хоёр нам бол ингэж ажиллаж чадахгүй. Би түрүү хэллээ шүү дээ. Хөрлөбаатараас өөр эдийн засаг шалгаа. Арчил намд Нарандуягаас өөр хүн алгаа. За ингэ болоо. Уг нь давхар зам барина гэдэг асуудлыг та гойч мөн ярьсан гарц гаргалгаагийн нүртэл юм байна гэж ярьж ирсэн удаатай. Та бас хэлдэг эднэр ер нь шүн зүүдэлж хоноод өглөө нь хэрэгжүүлэх гэж оролддог ийм улсаа ингэж ажилланы явдаг юм аа л гэдэг шиг л одоо болоод байна л да. Тэгэхээр үнэхээр мэдэхгүй бол бас зөвлөмж одоо авч болмоор байна тийм ээ. Тэгвэл энд хоёр нам чи шудраг хүн л ажиллах юм бол халуулдаг байхгүй. Би бүр ямар санд өөрийнхөө амийг аваад зогтсон зогтож байгаа үедээ чинь. Тэг ийм улсуудад нийлэхгүй юм билээ л дээ. Анда буруу ярьдаг. Саятаас Арслан Нарантуй гэдэг эдийн засагч өөр байхгүй гэж байна. Нөгөө нэг ганц эдийн засагч нь одоо мөрийн хөтөлбөртөө нэг зүйл тусгасан. Та бас өчигдөр бас аудитын газартаа намуудын мөрийн хөтөлбөрөөр өргөн барьсан тэрхүү заалтуудыг бас харсан баг. 3 сая болгоно цалин 5 сая болгоно гэдэг нэг эдийн засаг талгаатай нэг иймэрхүү амлалтууд бас ороод ирлээ. Тэр жил амар жаргал ярьж ил. Тийм ээ Нарантуй хоёр ярина лээ. 5 сая болгоно гэж. Тэгж ярих юм бол энэ дээр бүр 90 онд ингээд жаргал сайхан харин тэрийн албаа агчдын цалингийн дундс хэмжээ $300 болгоно гэж 90 онд ярьсан юм шүү. Тэр хүн. Тааш тэрийг хэрэгжүүлэх боломж нь гараагүй болохоос гаргаж өгөөгүй юм чинь. Одоо 5 сая болгоно гэдэг чинь яг тэр ингэж ер нь бол аливаа улс бол их том мөрөөдөж их том юм сэтгэж ярьж ийж энэ улс хөгжих нь бол гарцаагүй. Би ярих нь бол буруу тахгүй. Гэхдээ хамгийн гол нь хэрэгжүүлдэг байхгүй. Биелүүлдэг худлаа нөгөө хэний хэлдгээр бүлтэрдэг байхгүй юу? Оюун эрдний ярьж байгаа. Бүлтэрдэг нөгөө бүлтрээдээс хаав нэг гэдэг шиг одоо аймаг бүлтэрч шít. 7 жил бүлтэрсэн одоо 7 удаагийн сонгуулиар 30 жил бүлтэрсэн одоо ахаад бүлтэрч шít тий. Ингэж иргэдээ цалинтай болгож болно л та. Ярих нь зөв. Би ярих нь буруу тахгүй. Хамгийн гол нь яаж биелүүлэх хэрэгжүүлэх юм бэ гэж. Тэгэхээр бид нэр иргэдээ цалинтай л болж байгаа. Цалинтай болохын тулд яг ажлын байр шинээр нэмнэ. Ажлын байрыг хэн хаана
эдийн засгийн аль салбарт ажлын байрыг бий болгох юм бэ? Гэдгийг л одоо эдгээрс өөрсдөө энийг л яриулах хэрэгтэй. Жишээ нь манай ажлын байр нь хамгийн гол ажлын байр чинь малчин ардууд малчтлах байна шүү дээ. Хамгийн баталгаатай ажлын байр малчтын ажлын байр л байна. Одоо өөр ажлын байр баталгаатай биш. Тийм учраас ажлын байрыг яаж бий болгох юм? За тэгээд ингэж том амлаад тэгээд маш зөв салбаруудаа хөгжүүлээд тэгээ ингэж ажиллахын тулд яах вэ гэхээр бид нар биш хоёр нарны хооронд наадам цэнгийн бүр багасгаад тэгээд одоо эд жууха багасгаад за ингэж зүтгэж бид нар 10-аас 15 жилийн дотор одоо энэ Сингапур солонгос энэ шиг хэрэг хөгжиж гэж юм л юм байна. Коронавирусын үед хэд хэдэн баярыг сонгох юм билээд авлаа тийм. Тэгснээс энэ хоёр чинь бол 30 жил бүлтрээд энийг хийгээгүй одоо дахиад бүлтэрч байгаа байхгүй. Нөгөө 16 оны сонгуульд чинь хүн шиг амьд улс шиг хөгжийл гэсэн байхгүй. Тийм ээ. Та итэг бид зүтгэе гэсэн. Ардын нам. Тэг ард түмэн итгэсэн 65 хүн өгсөн байхгүй. Өөдөөс нь нулимсан. Шарх үлдсэн. Тэг Монголын ард түмэн болоод энэ хоёр намд болж шүү дээ. Үнэхээр гомдсон байхгүй. Одоо энэс өөр цаашаа гомдох гомдол байхгүй. Тэгээ одоо би их гайхаад байгаа. Энэ одоо бид нар энэ хуучин юм жидүү мэдүү дээр байсан улсуудыг сонгохгүй шин залуу хүмүүс гаргаж ирнэ. Гэт харцлан намж ярьж байна, хартын намж ярьж байна тий. Тэгсэн мөртлөө нэг аман дээр тих юм. Нэг аман дээр болохоор шинэ хүмүүс ингэ явах юм бол томсгсон дойроод гарахгүй умчин тийм учраас бид нар хасар туршлагатай улсуудаа явуулна гэдэг нэг тих юм. Тэгэхээр нөгөө нэг нөхдөд чинь нөгөө хүн алдаг хүчтэй жидүүддэг нөгөө олон бомбын мөнгө иддэг нөгөө хүмүүсүүд чинь явж дахиж яг л гарч ирэх болчихсон. Би одоо тэгж л ойлгоод байна. Тийм ээ. Залуучууд нь яваад гарддаг. А нөгөө өөрсдөө явуулахаар гарахгүй. Шинэ эвслэн холбоо гараад ирэхээр сонгохгүй. Тэгээ төр засгийн хинээр барих гэдэг би сайн ойлгохгүй юм да. Монгол Ардын намын дарга засгийн газрын сайд ерөнхий сайд Монгол улсын ерөнхий сайд хөрс ухаас сайн нэг юм зүйл ярьсан. Төрөл харилцсан юм гэлтэй нэг зүйл ярьсан. Энэ юу вэ гэхээр ёс зүйтэй итгэлтэй ажил амьдралын туршлагатай хүнийг 2020 оны сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшүүлнэ гэдэг асуудлыг ярьсан. Энэ намд юу нь яг ийм хүмүүс байгаа юм. Байхгүй шүү дээ. Харин би сая өнгө цай хэллээ шүү дээ. Тийм хүн гаргаад ирэх гэхээр нөгөө л Нямка нөгөөч болно. Нөгөө инколдууд тийм ээ. Нөгөө л хүнтэй шанц нөгөө төвшин улаа ийм болчиход байгаа байхгүй. Тэгээ эдгээр нь одоо хашир туршлагатай явахаар унчна гэдэг нэг аман дээр идэх юм. Залуучууд явахаар унчна гэдэг нэг. Тэгээ одоо энэ саяны нийт төрсэн улсууд энэ баан жидүүд ч одоо ингээд энэ чинь сошиал ингээ харахаар бүр юу вэ шүү дээ. Бүр зургаттай бүр эдсэн мөнгөтэй ингээ байж байна. Жигдэрч яриад байгаа юм биш. Их хурлын гэж ойлгон болохоор зэрэг хоёр тал болж байгаа бие нэгэ эзнийг бүр мөнгөн дүнгээр нь дуудалсан тэр юу гэж ярьсан бэхээр ямар шүүх бокоор нүдэн байцаалт хэрэггүй зүгээр өөрсдийнхөө эдсэн уусан үйлцэн гэмт хэрэгэ манай жуулганы танк гэж одоо гэмт хэрэгтэнгүүд бие нэгэ илчилдэг ийм газар талбар болж хөөрч байдаг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бол тэрийг тод харуулсан шүү. Тийм л газар болоо хувиргацсан ба шүү дээ. Нөгөө эдийн засаг хөгжил, дэвшил, урагшлах нөгөө иргэдийн ажлын байртаа болгох, иргэдийн мөнгө санхүүтэй болгох, үр зээлээс нь салгах, гадаад тавьсан өрөө зэгцлэх. Тэгээ одоо ямар салбараа түрүүнд тавьж хөгжүүлэх тийм ярих юм ерөөс байхгүй. Энэ одоо бид нар 4 жил тийм юм. Яг сонгуул дуусаад 60 тэрбум хэлсэн тийм ээ. Тэгэл одоо өнөөдөр хүртэл жидүү яригдсан. Нэг хүн шоронд явсан. Хариуцлага тооцсон байхгүй. Төрүүчээс одоо баяр эргүүлнэ гэсэн. Төрүүчээс баяр цагт мартын улсуудын одоо үйлчлэл өргөшгүй болгоод ингэж нөгөө шүүх хуулийн байгууллагын шинжилжтэйгээд лөөлөө болох шүү дээ. Энэ хуулинд бас нэг юм зүйл байна л да. Одоо намууд 15 нам 4 эвсэл аудитын газарт мөрийн хөтөлбөрөөр өргөн барьлаа. Хэрв мөрийн хөтөлбөр нь эдийн засаг талгаатай хуулийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн байх юм бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх уу гэх хэрэгтэй юм. Би аудит гэснээс одоо сая
чи энэ Монгол Ардын нам ардсан нам за энэ 10 гаруй нам 100 гаруй дөрвөн бас байгууллага нэгдсэн энэ нэвсэл ярьж ин тий асуулт тавьж ин тий. Одоо би энэ өчтөрийн өгсөн мөрийн хөтөлбөр бол лавл Монгол Ардын нам ардсан нам Монгол Ардын хувьсгал нам 3 намын хэвсэл байна. Тэдний мөрийн хөтөлбөр бол одоо буцахаар байлаа. Тэр хий хоосон хамлалт энэ төр нэгдүгээр. Хоёрдугаар тэгээд энэ аудитын газар бол энэ намуудын түрүү 16 онд орсон мөрийн хөтөлбөрийн эхлээд аудит эхлээ харах хэрэгтэй одоо. Үрдүн гарч энэ амснаа биелүүлсэн юм уу юу? Хэрвээ одоо биелүүлдэг бол ахаад мөрийн хөтөлбөр авах юм чи ямар шаардлага байна шүү дээ. Мөрийн хөтөлбөрүүд одоо шууд буцаах хэрэгтэй. Зүг би одоо буруу яриад байна. Ууг нь. Одоо аудит тохонтой бол одоо 16 оны мөрийн хөтөлбөрүүдийн бүгдийг энийг шалгах хэрэгтэй. Эхлээд тэгээд дүн тавиад тэгээд олон түмэнд танилцуулаад энэ намууд чи 16 онд ийм амлалт авсан байдгийг биелүүлдэг үү шүү дээ. Одоо яах вэ гэмээр гэж одоо асуумаар юм шиг санагдаад байна. Жил 4 жилийн хугацаанд нэг хотлоо хий авсан мөрийн хөтөлбөр. Өчтөрийн одоо телевизээр гарсан мэдээнүүдийг харж байхад бүр буцахаар мэдгэдэг юм. Өнгөө орон сууц өгнө. Саяны чиний ярьдаг 5 сая болгоно. Одоо өөр юу хичээлээ тэр айгүй амар амар бүлтэрч юм лээ тий. 16 оны бүлтрэлт бол юу ч биш харагдчихлээ. Тэгсэн. 16 онд бас ч ингэж бүлтрээгүй шүү дээ. Одоо өнгөө орон сууц өгнө гэж тийм байхгүй л дээ. Ямар сандэл иргэд тэгээд одоо нэг шинэ нэвсэл гарч ирж байна. Ер нь Монгол улсад бүртгэлтэй 30 гаруй нам энэ дундаас сая 10 нэвсэл 10 нам нийлээд ивсэн. За энэ дундаас тэг бүгд найрамдах нам, Хүнбаа зөв нам, Шин нам, Монгол үндэсний арслан нам гээд 4 нам ивсээд өнөөдөр 2020 оны сонгуульд орох гэж байна. Мөрийн хөтөлбөрөөс батлаад авчих шиг боллоо. Яг ингээд харж байхад хоёр дүн харж байгаагүйгээр нэлийн хүчтэй намууд эвсэж орж явах шиг байна. Та туршлагатай улс төрчийн үед яг энэ эвсэж орж байгаа намуудын хувьдаас ямар байр суурьтай эзэл бодолтой Энэ байна? бол одоо энэ манангийн эсрэг гарч ирж байгаа хамгийн том эвсэл. Ерөөс Монголын ард түмэн газар энийг л хүсэж байсан. Энэ хоёрыг одоо байльё. Тэгээ ард нь юу байна гэж. Тэгээ одоо ард нь юу байна гэж энэ чинь гарч ирж байгаа байхгүй. Энэ чинь нэгтгэл хөргөд 16 онд чадахгүй байсан тийм ээ 12 оны сонгуулиар бас нэгтгэл чадахгүй ингээл тэгэл нэг яваал намын даван нэмэгдээл бүртгүүлэл эндээс юу харагдаж байна гэхээр энэ улс их орныг өөрчилж гэсэн бодолтой улсууд их байна гэдгийг би нэгдүгээр тэгж хараад байгаа. Их байна. Ганцхан нэгдэж өгч чадахгүй байна. Нэгдэх бололцоог энэ их барьж байгаа нэг хоёр нам чинь бололцоог нь бүрдүүлж өгөхгүй байна. Тэгээ одоо нэг юм бүрдэж штэ. Ангуудаа бүрдэж. Одоо энийг л энэ 20 оны сонгуульд Монголын ард түмэнд энийг л ашиглах хэрэгтэй. За мэдээж энэ хоёрыг ингээд одоо сонгоход ерөөсөө ахиж дэвшлүүл гарахгүй нь ойлгомжтой шүү дээ. Бид 30 жил сонгоод гараагүй гэж одоо ахад 4 жилийн дотор гаргана гэж бүр хизээч байхгүй. Тийм учраас одоо энэ эвсэлт найдахаас өөр арга байхгүй. Монголчууд ядахтаа энэ дотор ч хулгай хийсэн хүн алга. Худлаа яриад байгаа хүн алга. Яг чаас мөрийнхөө хөтөлбөрийг бол танилцуулж байна. Тэгээ танилцуулгаас өөр яг юм чинь бид нар мөрийн хөтөлбөрөөр хичээлтэй биш. Тэгээ би энийг ажиглаж байгаа маш их олон удаа уулзсан, олон удаа ярьсан, за маргасан хоорондоо маргалдсан, маргааныхаа гол сэдвүүдийг өөрснөө олж зохицсон. Тэр их маргалдаад байгаа юмудаа зарим нь баялсан. Хөтөлбөртөө оруулаагүй. Саналаа нийлж байгаа юмудаа хөтөлбөрөөр нийлүүлсэн. Санаа оноогоо нийлүүлсэн. Юун дээр ганцхан юм дээр нэгдэж байгаа. Тэр нэгдэж байгаа юм яг Монголын ард түмэнтэй адилхан. Тэрний юу гэвэл энэ улс төр гарсан юм олигархын хулгайчлал өөрчлөлтөд салъя гэдэг. Тэр үжил бодол дээр нэгдсэн. Нэгдэж чадсан. За овшорчтой тэмцэе гэдгийг нэгдэж чадсан. Ганц хүн гарч ирээд хамлаад чадахгүй байна гэдгийг бид нар тэртээ дөрвийн 3 жилд харцсан. Тийм учраас энэ шинэ эвсэл бүлэглэл холбоо гарч ирээд тэр нь ард түмний санаа оноотой нийлж байгаа учраас энэ ард түмний дэмжлэг одоо энд ирэх цаг нь болсон. Тэртээ дөрвөө юм манайг сонгож үзээгүй ш.
Одоо бид нэг шинэ энэ гарч ирж байгаа юм дээр одоо саналаа өгөл үжихээс өөр арга байхгүй. Тэгээ яах вэ? Тэгээ үжихгүй гэдэг одоо. Эвслийн гэрэн дээр бас уржигдэрхэн гарын үсгийг зураад амжсан. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол дээрх асуудлыг бол ярьсан байгаа тийм ээ. Та бас мөрийн хөтөлбөртэй хэвлэл мэдээллийн хэрэгслэр сошиалоос явж байгаа үед танилцсан уу? Авилга хэл ахуулчтай тэмцэн 30 гэр бүлийн хөрөнгийг нураан офшороос мөнгө оруулж ирээд иргэдийн амьдралыг одоо сайхан болгоно. Нөгөө нэг өр төлбөрүүдийг бол төлнө л гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Шал өөр мөрийн хөтөлбөр байгаа байхгүй нөгөө намтай. Зүгээр ганц 30 гэр бүлийг барьж аваад тэнд цаг хугацаа зэмдэм авно. Наан энэ ч одоо энэ их би сая энэ жишээ ярьлаа шүү дээ. Төрийн албан агч нарын энэ их олон дампуурчин төрийн албан агч нарыг зөөлөд энэ олон яам биш цөөхөн. Гэхдээ энэ сайрны үед 9 яамтай байсан шүү дээ. Энэ сайрны үед 9 яамтай л байсан шүү дээ. Одоо тэр 9 яамтай болгоод тэгээд энэ төрийн албаар энэ хийх ажилгүй энэ сошиалаар ингэж янз бүрийн бичдэг сошиалтай ажил дээр ирэл компьютертэй байж байгаа орой тардаг энэ хий орон тав багасгаад энэ асар их мөнгө энд явчихж шүү дээ. Тэрийг болё гэдэг энэ хвсэлж яриад байгаа байхгүй бас. Тэрийг хийгээ тэгээд офшорчд байдаг юм уу юу гэдгийг төрийн мөнгө ард түмний хөрөнгөнөөс авсан хүмүүсийг богино хугацаанд одоо маш онцгой байдлаар шалгаад мөрдөд тэгээ энэ чинь бүр тусгай хороо байгуулад ингээд энэ авилгалын зэгслээд тэгээд энэ ард түмний ажилтаа болгоод тэгээд ингээд хоригдлыг бий болгоё. Тэгээд энэ гадагшаа додгшаа дөрвөд ажил өгөө явждаг энэ 90 сарвал боловсон хүчингүүтэй ингэж гадагш нь алддгаа болоо энд нь ажиллуулъя гэдэг ингээд энэ нэвсэлцэн яриад байна шүү. Энэ хоёр хамт тийм ярихгүй байгаа шүү. Одоо худлаа тийм өгнөө ийм та нарт амлнаа л гэдэг ингээд болохоос шүү. Эвслийн мөрийн хөтөлбөрийг бол би сайн харсалтай юм. Зарим юмд нь санаа оноогооч оруулж. Тэгэхээр чинь иргэдэд ажилтаа болгоё, хоригдлыг болгоё л гэж хамгийн гол нь. Тэгээ одоо энэ хоригдл бий болгоно гэж шинэ хүмүүс ажиллаж иж өөрсдөө юм чинь орон байраа хөдөлж авдаг тийм ээ. Ирүүл тийм эдийн засгийг бий болгоё л гэж ярьж энэ да товчхон хэлэгдэв. Энэ сонгуульд ер нь улсын иргэдэд харж үзэх. Иргэдтэй одоо энэ байгалийн баялгаас нь зөв тэгш хуваарлаа явчих. Үнэ олоод ингээд өгчих тийм ээ. Шинэ иргэдээ гарч ирж байгаа хүүхдүүдэд дэмжих. Тэгээ янз бүрийн энэ нийгмийн халамжийн асуудлыг давхар хийж болох юм чинь. Хит хавтгааруулаад байгаа болохоос биш. Эзнийг олоод тэр халамжийн системийг боловсронгуй болгочих. Тийм болцоо бол хангалттай байгаа байхгүй. Хийж өгөхгүй. Мөсөн хүн царайлчдыг би яриад байна. Ер нь танахын зүйтэй бид бас өнгөрсөн 100 хөдөө орон нутгуудаар явбал за аймагуудыг хариуцсан засаг даргатай нь уулзах гэхээр ерөөсөө олддгоо доороо 2-3 одоо засаг дарга орлогчтой багш чинь байгаль орчин хариуцсан ч гэнэ нийгмийн эдийн засаг хариуцсан ч гэнэ үнэхээр тийм одоо чадваргүй гэдэг юм бол яа тий одоо ажиллаа өгөөд яг энэ орлогч нарын тоог бол багасгах зөв зүйтэй энэ дээр би бол санал нэгдэж байна. За дараагийн нэг асуудал гишүүдийн цэцлэн 1.6 сая төгрөгөө. За 4 жилийн хугацаанд ингээ бодоод үзэх юм бол 76 сая төгрөг болж байна. Гэтэл энэ удаагийн сонгуульд нэг нэр дэвшигчээс 200-аас 300 400 сая төгрөг зарцуулах тооцоо судалгаа гараад байна л да. Тэгтэл 4 жилийн хугацаанд л одоо 76 сая төгрөг авахын төлөө энэ хэмжээний мөнгийг ингэж зарцуулж байгаа нь үнэхээр бас гайхшрал төрүүлээд байгаа. Гэхдээ энэ гайхаад байгаа юм баггүй шүү дээ. Гайхаад байгаа баггүй дистрибьютор ингээд мөнгө зарж ороод тэгээд тэр их хурл гэдэг чинь Монгол улсын төсвийг хуваарлдаг, төсвийг баталдаг гэх бүх юм хийж байгаа тийм юм дээр очиж сайн өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан бизнесээ хийхцэл зүтгэж байгаа болохоос биш. Тэсний гайхаад нэг учир нь олоод ойлгох гэдэг юм байхгүй л дээ. Тэний төлөө зүтгэж байгаа юм чинь тийм ээ. Тэгж тийм л байна шүү дээ. Тэгж одоо монголчууд мэдчихэд одоо бүр хангалттай хэлж шүү дээ. Энэ мэдээлэл сошиалар одоо энэ буруу хүмүүсийг бид 30 жилийн үед итгэсэн байх гэдэг одоо ойлгочод тэр нэг учрыг олох гээд нэг гайхаад их юм ерөөс байхгүй. Одоо тэгэл одоо тэрийг хэд нугалж сонгуульд орсон зардлаа
хэд нугалжуулж байгаа. Тэр төрийн ажил явахгүй гэдгийг л хэлээд байгаа юм л та. Төр бид нар ажиллахгүй тэгээд яг төрийн эрх мэдлийг авч тэн цагийн дураараа дөрөх гэж л ийм хэмжээний зардал зарцуулж байгаа байхгүй. Зөв бодолтой хүн улс төрд гаргахлаар одоо саний асуудал одоо лай болдог тий. Одоо 200-аас 300 400 сая төгрөг одоо зөв бодолтой яг эрдэмтэн судлаач юм зөв бодолтой хүнд одоо өнөөдөр байхгүй байлаа гэхэд хойшоо суудаг. За нөгөө нэг хэл ахвал 9 шидийн юмнаас одоо мөнгө олоос олсон хүмүүс бол орчих бүрэн боломжтой. Ийм л хүмүүст одоо боломж олгосон юм болоод байна. Өслийн чимээрээ бол сонгуульд орж байгаа хүмүүс өөрийнхөө зардлыг даагаал тэгээд намд ханд нэхэхгүй. Сонгуульд орж байгаа хүн өөрийнхөө зардлыг даагаал тэгэл сонгуульд нэр дэвшээл гэж ингэж ярьж илээ шүү дээ. Энэ бол хамгийн зөв эрүүл хөвлөр шүү дээ. Гэхдээ Монголын ард түмш энийг л хүсэж байгаа шүү дээ. Тэгснээс одоо жишээлбэл нэг сонгогчд за чи чамд ингээд нэг 100 сая төгрөг өгөөд за чи 5 хүн авчирч саналаа өгүүлрийг хүчиж байгаа. Тэр 100 сая төгрөг чинь тэр хүн өөрөөсөө өгдөг юм шиг л дээ. Төрөөс зээний автсан мөнгө л баггүй. Төрөөс гэж юу байх вэ? Чиний автсан мөнгөийг чамд буцаагаад өөр чи өгч байгаа байхгүй. Тэгээ чи тэрийг одоо дорж гэдэг шин над өглөө гэж ойлгоод байгаа байхгүй. Биш л дээ. Дорж чинь чиний мөнгөийг торомглогдсон байгаа мөнгөөс ингэж авчихад чамд өгөөд нь шүү дээ. Тэгэл чи гүйж 5 хүн ацраад саналыг өгүүлж байгаа байхгүй. Одоо бол намайг л энэ хөдөө хүмүүстэй уулзаж явж байхаар одоо бол тэрийг би мөнгө авнаа. Авч би кабинд бол шал өөр зурна гэдэг. Ингээ зөв ярьд болсон юм лээ. 16 онд ингэж ярьдаг байсан юм. 400 сая төгрөгөөр за нэг 3-4 мянган сумтай хүн арттай сум байлаа гэд тал хүмүүсийг нь худалдаад авчдаг, салинжуулаад сонгуул үеэр ажилуулдаг. Нөгөө хэдэн нам нь худалдаад авчдаг ийм их байдаг тийм. Тэр ч гэсэн тэр бол бодож байл. Тэр одоо чи тэр 100 сая төгрөг гэж яриад байгаа тийм адилхан. Тэр 200 хуулагч чинь адилхан л тэр мэдээж дорж өөрөөсөө тэр 200 хүнд чинь мөнгө өгөхгүй. Асал усцсан мөнгө л одоо өгж шít. Чамд цалин болгож өгнө. Тэгжл ойлгох хэрэгтэй. Тэгээ одоо тэр 200 хүн яг тэр авдаг мөнгө аваад тэгээд зурдаг юм аа тэр зурдгаар нь зугаацдаг юм зэл. Би одоо энэ зүгээр хүмүүст хэлэхэд энэ эвсэлтийн боловсон хүчин байна уу гэдэг ингэж асууад байгаа шүү. Боловсон хүчин чинь Монголын ард түмч өөрсдөө байхгүй. Гэхдээ хэдэн толгойд хүн гарч ирэл тэгэл энэ чинь төрийнхөө эрх мэдлийг авлаа. Тэгээд тэр ажилтдаг хүмүүс тэр ардын намын гишүүн байна уу, ардс намын хүн байна уу? Бүгдийн та намаас татгалцсан байна шүү дээ. Тэр улсуудыг л ажилуулна шүү дээ. Монгол улсын төрийн хууль цаасны доор тэр хүмүүс хуулийн дагуу ажиллаа хийн. Тэрийг солиод авах шаардлага байхгүй шүү дээ. Тэр нөгөө хүмүүс солигдчих магадгүй одоо ардын бол гарахгүй би ажиллах болсон гэж бодод байна. Тэгж биш үү шүү дээ. Тэгж мэдээ бодоо. Чи ажилтгаар ажиллана. Гэхдээ тавьдаг шаардлага Монголын төрийн хууль цаасны доор чамд өгдөг үүрэг даалгавраа өгнө шүү дээ. Тэрийг одоо биелүүлэх юм чамайг заавал ажиллаас солиод авах шаардлага байхгүй шүү дээ. Ардс нам гарах юм бол харин ардын намын хүн ажилгүй болно. Тийм. Угаасаа тэр бол жил сонгол болгоны дараа болдог зүйл. Хуугаар солидог тийм ээ. Хуугаар солидог. Энэ бол 96 он үед ихсэн ажил. Ардс нам 50 судал аваад тэгэл Монголд уншилт намын бүх хүмүүс ажиллаж нарсан. Тэгэл ээжлээд ингээл халаад идэв. Тэг. Жишээлбэл одоо завханд арьсан нам ялсан гэж бүх хүмүүс арьсан намын хүмүүс. Арьсан намын нэртэй хүмүүс байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо тэр энэ шинэ байг гарч ирж байгаа эвслээс бол тэгж айж болохгүй шүү дээ. Хайх хэрэггүй шүү дээ. Идэг ажлаа хийн. Тэр хүмүүс удирдна. Зүгээр удирдлагыг гартаа авч болох юм биш. Тэр яг доор жишээ нь ард түмэд тулж ажиллах хүмүүсүүд чинь байдгаар л байна шүү дээ. Тэрний манай намд энэ тэртээ дөрвийн эвслийн энэ намууд тийм намчрахад тэгээд ягаад тах тийм хүнч байхгүй. Гар хөл болгоод ах хүн байхгүй. Бага хүмүүсээ л зөв ажиллах л тийм л өрхтөө улсууд гарч ирж байна гэж тэгжл ойлгох хэрэгтэй л дээ монголчууд. Тэгэхээр сая таны ярьсан зүйлийг сонслоо л да. Өнөөдөр бас 2016 оны үед Арслан намд
гишүүн дэмжигч байгаа. За ямар нэгэн 85 газар бас ажилтаа байсан найз нөхөд минь өнөөдөр бас ажилгүй болцсон. Дэлгүүрийн хөдөлгөөн чигээ явж байгаа. Гэртээ сууж байгаа юм шүү зөндөө хүмүүс байна. Тэгэхээр өнөөдөр бас шинэ хүн те гараад ирвэл бас арай нэг өөр болно гэдгийг ойлгох хэрэгтэй болсон цаг үе л дээ өнөөдөр. Энд одоо тэгээд тэрий чинь таны эвсэл одоо бүрдүүлж байгаа юм л дээ. Тэгээд одоо энэ эвсэлд одоо итгэх хэрэгтэй Монголын ард түмний нэгдүгürt. Хоёрдугаар одоо дэмжих хэрэгтэй. Тэгэл дэмжил одоо тэгээд энэ хоёр намын хийсэн алдаа завхарлыг засахад бас нэлээд хэдэн жил орноо энэ чиг хэцүү. Уг нь бол энэ улс миний дөрөвний ярдгэр тэр Этиоп шиг энэ Сингапур энэ Солонгос энэ шиг ийм сэтгэлтэй ажилласан бол манай улс өнөөдөр ийм биш шал ондоо улс байж хэвчээ. Жишээ нь бол нэг 15 жилийн дотор л улс чинь зөв бодлогоор явж байгаа юм бол тэгэл өвччихдөг юм байна. Иргэдэн чинэлэг болчдөг юм байна. Хоримтлалтай болчдөг юм байна. Орон байраа худалдаад авчдаг юм байна. Тийм ээ? Өмсөж зүүдэг юм байна, идэж уудаг юм байна, сурдаг юм байна, боловсруулдаг юм байна. Эрүүл мэндэд анхаардаг болчдөг юм байна. Тэгээ ийм юмыг одоо 30 жил болчиход байхад хийхгүй. Тэгээ өнөөдөр одоо чиний төрөний хэлээд байгаагаар бүр өөд айсан ч бол өөрийн толгой дээр гэдэг шиг шал дими юм амлаад нөгөө бид нар бүтэхгүй шүү гэдэг өчтөг бүр харууллаа л да ил оролдоод нөгөө намаа 8 онд ивчээх тэгсэн ба нэг арсан нам нөгөө эрдний их орны хэсэгчлүүл нэг юм яриад сая төгрөг амлсан шүү тэгсэн. Тэгээ өгсөн ч байхгүй. А нөгөө Монгол ард хэсэгчлэн нам тэр үед одоо энэ чинь ингээд нэг саяыг амлаад их одоо яана гэсэн. Сая 500 болгоод тэгсэн. Амлахгүй юу одоо би өртөл цагнуулаа гарч ирсэн байхгүй. Гэхдээ би бол сая 500 өгнө гэж амлаг энэ бол бүтэхгүй шүү гэдгийг зөв бүтээн байгуулалт яриад би бол нэг дэвсэлтэй. Тэгээд сая 500 ч байхгүй эрдэнэ хөж байхгүй. Тэгээ энийг одоо энэ монголчууд асуухгүй энэ хоёр намаас. Нөгөө аудитын байгууллага одоо энийг асуух хэрэгтэй байхгүй. Ер нь бол 7 удаагийн мөрийн хөтөлбөрийн бүгдийг шалгах хэрэгтэй. Одоо эхнээс нь. Тэгээд одоо энэ амлалтыг харах хэрэгтэй. Үнэхээр аудит юм бол. А зүгээр гар хөл нь болцсон аудит бол ихгүй. Би түрүү хэллээ л дээ. Ерөөс энэ хол буцаар болцсон байлээ. Үг дуу байхгүй. Тэг уншиж шалгана гэдэг нэг масктай нөхөр яриад байлээ. Тэр лав нэг намын гар хөлөл байна л л дээ ярьж байгаа. Тэг мэдлэгтэй юм биш юм лээ. Би өөр дэвтлээ харсан. Тэгээ одоо буцаа нэг юм худлааны буцаасан болох байх л та. Тэстэй дүү сарын дотор юм багч л дээ. Тийм 30 хоногийн дотор. А эвслийн мөрийн хөтөлбөр бол зоолттой яг ингээл орж ирнэ. Одоо тэгэл монголчууд тэгээд яста тэнгэр заяатай улс юм бол одоо энэ жил харуулах хэрэгтэй. Уг нь гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын сонгуул хэрхэн явагддаг талаар гадаад мэдээнээс уншиж байхад бол одоо Солонгос улсаар хүмүүс сайн мэдэх бах тийм нэр дэвшигч нь гадуур портер дээр өөрийгөө танилцуулж явж идэг өөрөө би тийм өөрийнхөө биеэр ингээд нэрийн утас боршуур тараагаа явж идэг тийм их хэмжээний мөнгө орохгүй юм шиг санагдаад байна. Манайх бүр бүх юмыг мөнгөөр шийдсээр байгаа сурцсан. Тийм одоо чи би түрүүн Германут яасан. Германд бол одоо нэг юм бараг л А3-ын цаас энийг ч одоо ингээд дөрөв яачих дээр юу болох вэ? Ингээд дөрөв ийм бичгийн цаас ингээд дөрөв хэдэн үний ийм юм дээр тэгээд тийсэн зураг тавиал доор нь овг нэрээ тавиал зураг тавиад тэгээд гэрлийн шон дээр одоо тэдэн ширхэг шон дээр зоо тэгэл гүйцээ өөр юм баг. Тэрнээс илүү ямар нэг юм зураг хөрөг энийг тэр лоод сургуулаад байх юм бол шууд нэрийг татаад байхгүй. Тэгээ германууд чинь тэр хойлноос зөрсөн ч гэж байхгүй. Тэгээ ийм юм тавиал тэгэл болоо. А Солонгос бол одоо тэр өөрөө тэгээ явчихж байна. Тэгээ ийм улсууд чинь сонгол өгөхөд амар байна шүү дээ. Тэгээ мөрөө хөтөлбөрийг хараад зураг нэг иймэрхүү хүн байна гэдгийг харчихсан тэгээ болоо. Тэгээ тэр хүний мөрөө хөтөлбөр тэр айл тэр албан газарт аяндаа хөрөөд тэгээ тэрийг уншаад тэгээ саналаа өгчөж байгаа. А юу нэг зүгээр сая асуулт би бас түрүү мартсан байна. Ер нь бол одоо энэ коронавирус чинь жишээлбэл өмнө Солонгосын ерөнхийлөгч гартаа авсан байна. Италийн ерөнхий сайд нь гартаа авсан байна. Канадын ерөнхий сайд нь гартаа авсан. Тийм ээ. Германы канцлер гартаа авсан. Японы ерөнхий сайд гартаа авсан.
Тийм байна. Манай гол үгүй. Ирж яваа Монгол гэж яриад байгаа. Тийм ээ. Тэгээд тэр одоо ерөнхийлөгсөн ерөнхийлөгсөд бас гарч тавьсан. Тэгэхээр ер нь ард түмний хөдлөл яаж ажилддаг юм бэ гэдгийг л харуулж штэ улс бол жижигдэхгүй гэдгийг би одоо мөн их онлоо ярьж байгаа. Тэгээ энийг ч удирдахад ухаан орох болчиход байгаа байхгүй. Чингис хаан хэлсэн үг биеийн хүчээр нэгийг л ялна. Оюуны хүчээр олныг ялна гэдэг ингээд хэлээд байгаа байхгүй. Тэгээ манай удирдлагууд гартаа хөрөлтэй шүү. Ер нь монголчууд тэгээ эхнээс нь яриад байсан хэлээ аагач тийм ээ гадаадын хүнийг итэ оруулаач гэж яриад байсан. Тэгэл үнэхээр тэгээд яг өөрсдөө гаргасан алдаа юм проблемууд зөрчөөд тэгээд нэг 10 юутал болчихлоо л дээ. За тэгэхээр 2020 оны сонгуулиар үнэхээр иргэд өөр болсон шүү гэдэг зүйлийг юу яасан эфирээр дамжуулж за ирэх орж байгаа Монгол Ардын нам арлсан нам Монгол Ардын ёсолт нам болон за мэдээж очир дутагдaltaй шийдвэр мөрийн хэлбэрээр боловсруулаад байгаа хүмүүст хандаж хэлмээр байна. Монголчууд өнөөдөр өөр болсон 2020 оны сонгуульд арай өөр сонголт хийнэ. Тэгэхээр одоо үнэхээр нэр дэвшиж байгаа бол танилцуулга, нэрийн утас, боршуур хэвлэдэг зүйл чинь бетон, шанаг, аяг биш ээ. Энэ бол мэдээж цаасан дээр хэвлж иргэдэд тодорхой хэмжээний тоош ирэхээр нь бол тарах ёстой. Хэвлэх материалаа та бүхэн андуураад байна гэдэг зүйлийг бас хэлье. Одоо зүгээр энэ телевиз үзэж байгаа энэ камер хараад байна. Монголын нийт хүмүүс энэ эвсэл айгүй муухай сөрөг пиар явж штэ. Та нар нийлээд хаа юм. Тэгээ одоо хүний ингээд гадна төрх байдлаар нь дормжлох. Би нэг ингээд дормжилдаг бас манай Монголоос юу байхгүй. Би хатад хүн, Орос хүн, Герман хүн, Америк хүн нэгээ тэгж төршин биеэр нь одоо гадаад үзмжээр нь тийм ээ. Би хэлбэр галбар харин ингээд дормжилдаг бас манайхаас өөр ерөөсөө нэг ч улс байхгүй. Одоо энийг нэгдүгürt болж хэрэгтэй. За хоёрдугаар би түрүү хэллээ удирдлагыг л гартаа авах гэж байгаа болохоос биш. Тэр улс тэр ажил хийж байгаа хүмүүсд байдгаараа байна гэдэг нэгдүгээр ойлгох. Хоёрдугаар энд чинь Бацандан болт хоёр бол улс төрч болцсон улсууд. Энэ мантай санаа оноо нийлэхгүй ингээ гараа ивцсан. Явсан. Хайхаж өөр арга байдгүй. Би өөрөө энэ ардын намаас 15 онд гарсан юм чинь мэдлгүй яах. Ерөөс ажиллаж болдгоо, юм хийж болдгоо, юм ярьж болдгоо. Ярихаар ганцаарчдаг. Би бол үндсэндээ оюутлахаас болж энэ намайг орхисон хүн шүү дээ. Тэгсэн. Тэгснээс намайг нэг намаас хөөгөөл жигээл туугаад байгаа юм байна. Би одоо их олон яасан сосроо шиг би бие татаад авцсан юм гэдэг шиг. Сосроор битэр яг адилхан. Сосроо арслнаас бие татаад авцсан гэдэг шиг. Би бас бие татаад авцсан байхгүй. 60 сая гэдэг нь бас олон жил бизнес эрхэлсэн. Төрийн яамны сайд хийсэн. Тийм ээ. За улсын их хурлын гишүүн бас 4 жил ажилласан. Улсын их хурл доктор юу болдгоо яадгүй гэдэг засгийн ажил яаж явагддаг гэдгийг мэддэг хүн. Тэгээ одоо надад бол лидер бол бас санал тавьдаг байна. Одоо чи оролцооч нэг төрөг. Би бол одоо үнэхээр дэмжлэг дэм болоод ингээ орох юм бол би ч гэсэн одоо энэ төр зэсэгт ялангуяа би засаг захиргааны байгууллагад олон жил ажилласан юм шүү дээ. Энэ цүнхээрэгч нэр өгөх юм бол. Тэгээ би одоо санаа оноо нийлэх юм бол тэгээд бас нийлэл явъя л гэж бодож байгаа л доо. Их хурл дотор юу болдгоо гэдгийг би мэднэ шүү дээ. Байгалийн байдлыг яаж л өөрч гадныхаа давдаг гэдгийг би мэднэ шүү дээ. Төрийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгийг яаж ажил хийсний доор бултуулж авдаг гэдгийг би бас мэдчихэж шүү дээ. Тэ. Энэ бол нэг ихтэй нуудгүй ил ярьдаг хүн. Тэ. Яагаад бол мэддэг учраас баримттай юм яриад байгаа болохоос биш баримтгүй юм яриаг шүү дээ. Тийм учраас Монголын ард түмний ил тод байгаад байгаа чи гэдгийг ганцхан өсөлт байдаг юм аа. Чи тэр их олон ярьж байгаа. Тэглээ. Гэхдээ ил тод байгаад байгаа ч л гэж. Ямарваа нэгэн хууль гарч болно, ямарваа нэгэн дүрм журам гарч болно гэхгүй тэрийг ил байлгаад өгөөч гэж илбэгд орж ил хэлсэн болохоос өмнө шилэн болгоод өгөөч л гэдэг. Тэгээ шилэн болгож өгдөг байхгүй. Өгөхөөр өөрсдийнх нь юм тодорч харагдчих гэх болохгүй учраас энэ хоёр нам бол ингээд ямарваа нэг юм өндрөө аваад тэгээд одоо буцаад ундаг жамтай байна.
би өмнөж явна л гэж ойлгож байгаа юм л да. Тийм учраас одоо энэ эвсэлт найдахаас өөр арга байхгүй. За баярлалаа. Нэвтрүүлгийн бас 60 минут бас энэ дүрээд дуусах тийшээ хандж байна. Тэгэхээр бас сүүлийн минутыг бас танд үлээ. Би өөр нь ярилцлага болгоныхоо төгсгөл зочиндоо бас минут үлдээдэг. Яагаад гэвэл би бол олон зүйл асуудаг тийм ээ. Зочтой бас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх бас орон зайлт юм. Гэхдээ одоо эн чинь би бол одоо яг хэлдэг юм одоо бүгдийг ингээл нэвтрүүлгээс ороод яриад за тэгэл энэ сошиал ертөнцөөр ингээл өөрийнхөө санаа оноо хэлээл яваад байна. Одоо энэ жилийн сонголтыг л буруу гэж болохгүй. За надад хэлүүлдэг Монголын ард түмэн сонгогч нар мэдсэн юм л. За ерөөс ганц захих юм яг тэр өдөр одоо энэ бодож байгаа бодлоо л өөрчилж өгдөг л гэсэн. Тийм ээ. Яг өнөөдрийнхөө бодлоор л саналаа өгөх хэрэгтэй. Сонгуульд оролцох хэрэгтэй. Бүгд ялангуяа энэ залуучууд одоо очиж саналаа маш их хэмжээгээр өгөх хэрэгтэй. Энэ жил бүр ядахтай энэ жил өгөөч. Ялангуяа энэ 18-аас дээш насны залуучууд тийм ээ. 18-аас дээш за 40 хүртэлх насны 35 хүртэлх насны залуучууд ирд саналаа өгөө. Энэ эвслийн төлөө саналаа өг. Тэгээ өнөөдрийнхөө яг бодож байгаа энэ хоёр намын талаар бодож байгаа энэ улс орны хөгжил дэвшилийн дор байдлын талаар бодож байгаа яг энэ бодлоор л тэр 6 сарын сонгуульд очиж оролцооч л гэж тэгжил хэлхээс өөр надад хэлэхгүй алхалтай. Яг үннийг хэлэхэд. Тэгээд Монголын ард түмний тэр өдрийн ястай тэнгэр мэдэх болтгоо л гэж сууж байгаа. За хоёрдугаар тэгээ энэ коронавирусыг бид нар бас нэвтрүүлгээ ихэнд хийсэн. Тэгээд энийг энэгүүрээ дуусгах чи дахиад одоо энэ маскнаас салж болохгүй юм байна. Өөрсдөө хариуцах. За гэр орно хамгийн хайртай хүмүүс чинь гэр орны ам бүл үйж байгаа. Тэгээд энийг л одоо байдаг чадлаараа хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаар сонгуулийг тавих хэрэгтэй. Эхлээд эрүүл мэндийг бод. За баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлэгтэй хамтсан үзэгч та бүхэнд баярлалаа. Бас нийгэм сошиал зүлжээнд нэлээд эргэлзээтэй байсан хэд хэдэн асуудлыг хүрээнд бид хоёроос ярилцаж та бүхэнд эргэлзээг тайлах үүднээс олон сэдвийг хөрлөө. Нэвтрүүлэгтэй хамтсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай үзэгчтэй.